За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Ядуурлыг бууруулах тухайд хамгийн сайн арга хэлбэр бол мэдээж хөдөлмөр эрхлэлт. За ийм ч учраас халамжаас хөдөлмөрт гэдэг бодлогыг бид Сүлбхаар дэд сайттай манай баг хамт олон хөдөлмөр нийгмийн хамгааллын яам 20-22 онд намайг сайдаар ажиллаж байхад хэрэгжүүлж байсан. Тэгээд намайг ажиллаа хүлээж авч байхад хүнс тэжээлийн дэмжлэг авч байгаа 250 гаруй мянган иргэн байсан бол 2022 онд ажиллаа хүлээлгэн өгч байхад 95 мянга болтлоо буурч исэн. Тэгээ энэ ямар учиртай бэ гэхээр нэгдүгээр бид нар хүнс тэжээлийн дэмжлэг авч байгаа иргэдийн үнэлгээг бол хийсэн. За олон жилээр хамрагдаж байгаа амьдрал нь харилцангуй гайгүй сайжирсан, эсвэл малын тооноос хамаарсан орон сууц болон тээврийн хэрэгслийн үнэлгээ зэргийг хийж тодорхой хүмүүсийг хассан. За нөгөө талдаа бол хүнс тэжээлийн дэмжлэг авдаггүй сум, хороо гэдэг ийм уралдаан шахуу ийм бодлогыг хэрэгжүүлээд тэгээ маш олон засаг дарга нар тухайн өөрийнх нь харьяалах айл өрхүүд дээрээ хүнс тэжээлийн дэмжлэг авч байгаа өрхүүд дээр тухайлж анхаарч хөдөлмөр эрхлэлтэд шилжүүлж хүнс тэжээлийн дэмжлэг авдаггүй болох ийм бодлогыг бол хэрэгжүүлсэн. За улмаар бид Азийн хөгжлийн банкны цар тахлаас өр нөлөөг нь бууруулах, хамгаалах энэ төслийн 2-р үе шатны төслийг бол graduation approach буюу төгсөлтийн аргачлалаар Улаанбаатар хотын 3 дүүргийн буюу Сүхбаатар, Сонгон хайрхан дүүрэг, Чингэлтэй дүүрэг болон Баянзүрх дүүрэг 3 дүүргийг сонгоод 1250 айл өрхийг санамсаргүй төврийн аргаар сонгож тухайн айл өрхтээр нь хөгжлийн үнэлгээ хийгээд хөтөлбөр гаргаад 2 жилийн хугацаанд 20 айл тутамд нэг коуч буюу нэг хяналт тавьдаг, зөвлөдөг хүнийг тусгайлж гарган нэг айл өрхтээр $600 хөрөнгө оруулалт хийж тухайн айл өрхийн хөгжлийн төлөвлөгөөнд нь нийцсэн ямар бизнес хөгжүүлж болох вэ? За бууцны байна уу? Эсвэл үсчин байна уу? Эсвэл хэрчсэн гурил байна уу? Хүлэмж байна уу гэдгээсээ тухайн айл бүрийнх нь боломж дээр нь суурилсан төлөвлөгөө гаргаж 2 жилийн хугацаанд ажилласан байх учиртай. Тэгээ би яагаад учиртай гэж нэг гэхээр намайг сайдаас буухад яг энэ төсөл дөнгөж эхэлж ийсэн. Тэгэхээр би хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас энэ төслийн үр дүнгийн талаар асуугаад цаашид хэрхэн яаж үүнийгээ төрийн бодлого болгох ажил хийгдэж байгаа вэ? Энэ хамгийн чухал нь бол ердөөсөө халамжаас хөдөлмөрт гэдэг асуудал бол өнөөдөр яг халамж хүртэж байгаа ядуурлын түвшинд байгаа айл өрхүүдийг За баярлалаа. Хариултыг 1 номер микрофон өгнө. За гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам мөнхцөл гишүүний асуултанд хариулъя. Тийм Ариун зай гишүүний хэлсэн төсөл бол амжилттай хэрэгжиж дууссан. Тэгэхээр 1259 өрх санамсаргүй төврийн аргаар сонгогдоод дандаа хүнсний талан авдаг байсан өрхүүд эдгээр өрхүүд 2 жил хагасын хугацаанд 80% нь ядуурлаас гарсан. За ядуурлаас гарсан үндсэн шалтгаан буюу аргачлал нь юундаа байсан бэ гэхээр шууд бэлэн мөнгөний тэтгэмж амлаагүй. За гол асуудал нь бол тухайн өрхөд үнэлгээ хийгээд өрхийн гишүүдийн хүсэл зорилгод үндэслээд хөдөлмөр эрхлэх үү, аль эсвэл өөрийн гэсэн жижиг бичил бизнес эрхлэх үү, аль эсвэл өөр газар ажилд орох уу гэдэг байдлаар өрхийн төлөвлөгөө гаргаад за тухайн өрхийн гишүүдийг хөдөлмөрлөх дадал эзэмшүүлсэн, мэргэжлийн сургалтанд хамруулсан, за улмаар 11 төрлийн тоног төхөөрөмжийг санал болгосон. За ингээд бизнесээ эхлүүлээд явж байгаа хүмүүсийн хувьд маркетингийн болон борлуулалтын үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх коучуд ажиллуулсан. Гэх мэт үндсэндээ 18-аас 24 сарын арга хэмжээг өрх тус бүр дээр авч ажилласнаар нийт өрхийн 80% нь бол ядуурлаас гарч чадсан. Тэгэхээр цаашдаа бол Монгол өрхүүдийн хувьд бол тодорхой хэмжээний ийм цогц дараатай арга хэмжээний үр дүнд ядуурлаас богино хугацаанд гарахын магадлал бол маш өндөр байгаа. Олон улсын хандлагаар бол graduation approach буюу энэ төгсгөх буюу ядуурлаас төгсөх гэж байгаа.
Тэгэхээр ядуурлаа зөвсгөх энэ аргачлал хамгийн ядуу буюу туйлын ядуу хүмүүст илүү их зохистой байдаг. За манай дунджаар олон улсын жишгээр 36 сарын хугацаанд өрхүүд ядуурлаас гардаг хамгийн эрттэй. За манай Монгол өрхүүдийн хувьд бол нэг 18 сарын хугацаанд бүрэн ядуурлаас гарах боломжтой байгаа даамаа. За хамгийн эмзэг өрхүүдийн хувьд бол зан үйлийн доолдолтой болон за хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй хөдөлмөрлөл эрхлэх чадваргүй хүмүүсийн хувьд бол ядуурлаас гарахад хүндрэлтэй байгаа. Бусад өрхүүдийн хувьд харьцангуй боломжтой байгаа. Тэгэхээр энэ одоо туршилтын хөтөлбөрийн арга зүйг хүнсэтжээлийн дэмжлэг журамд олгох журамдаа бол тусгацсан. Одоо нийгмийн халамжийн тухай хуулийн шинжилсэн найруулгад мөн тодорхой хэмжээнд тусгаад явж байгаа. За баярлалаа. Ариун цай гишүүн тодруулж асууна. За тэгэхээр 1259 айл өрхөд хэрэгжүүлсэн энэхүү төсөл маань 80-аас дээш хувь одоо 80% амжилттай байна гэдэг чинь маш сайн аргачлал байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг үүнийг бол манай хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, эдийн засаг хөгжлийн яам маш сайн хэрэгжүүлэх хэрэгтэй. Ер нь бол ядуурлаас гаргаж байгаа энэ арга нь бид нар хаа нэгтээс зохиотсон юм биш. Энэ хятаддаг хүртэл өөрөө яг энэ төгсөлтийн аргачлалаар айл өрхүүдтэйгээ ажилдаг. Тэгээ магадгүй манай улсын хувьд бизнес нь харьцангуй гайгүй сайн хүлжөөд явах боломжтой байгаа юм болвол төсөв хөрөнгө байгаа бол анхны хөрөнгө оруулалтаа буюу $600 одоо энэ хөрөнгө оруулалтыг одоо хүүгүү зээл маягаар одоо аваад бизнесээс нь буцаан одоо төвлөрүүлэх эргээд энэ амжилтын гинжин хэлхээнд оруулах энэ боломж байгаа эсхийг та хэд маань бас судлаараа. Ер нь бол Монголын төр иргэдтэй маш 1 минут нэмж авна. Ариун цай гишүүн. Монголын төр иргэдтэй чиглэсэн маш их одоо мөнгөний бодлогыг бол хэрэгжүүлдэг. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар хүртэл бид нар сургалтыг ч явуулдаг, буцалтгүй тусламжийг ч өгдөг, зээлийг ч өгдөг те. Тэгэхээр энэ болгоныг уг нь хооронд нь уялдуулаад жохон зохион байгуулалт менежменттэй явчих юм бол илүү үр дүнтэй байх юм боломжтой. Тэгэхгүй л одоо нэг гараараа одоо халамж өгөөд байдаг, нөгөө гараараа хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байгаа сургалтууд болон одоо жижиг зээлүүдийг өгөөд байдаг. Гэтэл хоорондоо уялдахгүй болохоор хин мэдээлэлд илүү ойрхон байгаад байна уу? Тэр нь л одоо энэ жижиг зээл тусламжуудыг авчхаад идэг, хүлжөөд идэг. Гэтэл нөгөө талдаа яг ядуурл маань ердөөс огт өөрчлөгдөхгүй хിവэрэ байгаад байгаа нь бол бас манай асуудал мөнөөс муу юм аа. Тэгээд энэ хүү хөтөлбөрийг одоо та бүхэн маань бас илүү сайжруулж төрийн бодлого болгож хэрэгжүүлээрэ гэж хүсмээр байна. Халамжаас хөдөлмөрт гэдэг бол ердөөсөө л энэ агуулга. Тэгээд манай яам бол энийг маш сайн хийж байгаа. Үүнийг одоо бас сайн цаашид хэрэгжүүлээрэ гэж хүсмээр байна. Баярлалаа. За баярлалаа. Үг хэллээ. Эрдэнэ